За энэ өдрийн мэндийг хүргье та бүхэнд. За даахгүй нохоо булуу хураана гэж үнэхээр энэ дарга нарын тоо хэрээс гитэрсэн юм байлээ. Миний хувьд бас 3 сарын өмнө энэ Монгол улсын хэмжээний дарга нарын тоог тоолоод жилд нэг малаа тоолчдын дарга нараа тоолъё гэсэн дарга нарын тоог бол алдсан. Тэгээ зөвхөн одоо энэ төрийн албанд байдаг хитэн тоо ирчдэг аж ахуй нэгжүүдэд байж байгаа тэр нэг ахлах менежер за зөвлөх гэх зэрэгээр үнэхээр хэрээс гитэрсэн байна. За одоогоос 7 сарын өмнө 68 гишүүнтэй нийлээд хяналтын тухай хуулийг хүчингүй болгож өгөөч. Энэ одоо хуулиараа бол засгийн газар өргөн барих юм байлээ. Тэгээд бас тийм одоо албан бичгийг ерөнхий сайдад тухай үед өгчээсэн. Харамсалтай нь одоо тэрийг ингээ хав дараад өнгөрсөн. Гэтэл яг Улаанбаатар хотод байгаа энэ яамд болон их хурл за ингээд засгийн газар нь улам томроод том аж ахуйн нэгжүүд нь томроод байдаг. Хөдөө орон нутагт ерөөсөө ингээд одоо ямар ч ажил явах аргагүй болсон. Тэгэхээр одоо аймаг орон нутгийн тэр иргэдийн хурлын төлөөлөгч нарыг төрийн албанд орох тэр замыг нээж өгмөр байна. За дахиад дээр нь болохоор тэр хоёр орлогчтойгоос ахуулаад аймгийн ажлыг хэвэн явуулах нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй бол хэмнэлтийн хууль нэртэй яг нэгж дээрх ажлыг бүгднийг гацаачаад энэ дээрээ болох тэр улам томроод байдаг. Ийм л одоо Монгол улсыг одоо өмнөх засгууч нь ингээ угсарчлаа. Энийг яаралтайгаар болиулж өгөхгүй бол дүүргийн иргэдийн хурал гэдэг чинь засаг даргын тамгын газраас том бүтцтэй болцсон байт юм байна. Гэтэл сумын иргэдийн хурал чинь хоёрхан хүнтэй үйл ажиллагаа явуулж байдаг. Аймгийн иргэдийн хурал чинь хэдхэн хүнтэй үйл ажиллагаа явуулж болоод байдаг. Гэтэл ингээл нэг одоо нөгөө даахгүй нохоо булуураад гэх шиг ингээл нэмээд байдаг. Одоо энэ улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулж энэ хатуу гишүүнчлэгийн асуудлыг та бас энийг одоо гаргаж ирэхгүй бол одоо ингээд 76 гишүүнтэй байж байгаа 126 болоод ингээд нэг 50 хүнээр нэмэгдсэн. Тэр хэмжээгээр нөгөө ухуулагч, менежер, шадар туслах нөгөө арын дааж явдаг хүмүүсийнхаа ажилтаа орлоготой байх гэж ингэж явсаар байгаа тийм болчлоо. Тэгээ миний хувьд одоо энэ улсын их хурлын гишүүдийг 100 дотор оруулж ирэх одоо ард нийтийн санал асуулгыг санаачилнаа. Тэгэхээр энийг бас та бүхэн дэмжээрэй гэж ингэж хэлье.